За хүмүүс тэгээ юу ярьдаг юм бэ гэх юм бол эдгээр ядуу үссэн болохоор боломжгүй учраас боловсрал байхгүй учраас эдгээр гэмт хэрэг үйлдэл хийдэг юм аа. Эдгээр ингээ баян байсан бол тэдний цусан дотор байхгүй боломжгүй учраас гэмт хэрэг хоорондоо алдсан юм аа. Окей. Хамгийн ядуу цагаан эрсдэнгийн гэр бүлээс гаралтай цагаан эрсдэнгүүд шоронд орох магадлал 6. За хар эрсдэн 20. Окей. Тэгээ хамгийн өндөр орлоготой хар эрсдэнгүүдийг хараад үзэх юм бол тэрний ойролцоогны 2% шоронд ордог. Тэгээ энэ хинтээ тэнцэж байгаа юм бэ гэх юм бол ядуурлын төвшөнд амьдарч байгаа хамгийн бага одоо 30% орлоготой цагаан эрсдэнтэй тэнцэж байгаа. Өнөөдөр өглөө би нэг Мексик залуугийн видеог олсон. Ямар видео юм бэ гэх юм бол энэ хүн мөнгө хоримтлуулад найз охинтойгоо хайрын нийслэлөө зочлоод явъя Парис хот руу явъя Парис хотыг харъя гэж очсон. За тэгээд өөрийнхөө видеога онлайн тавьсан. Esto es Francia o África, gente? En Francia mo, en África mo. Quiero que adivinen. ¿Francia o África? La ciudad, quiero que miren por favor la calle, señores. Chequen la calle, es un completo caos, ¿eh? Энэ гудамж тэр чигтээ замраагүй байдлаар орцсон chaos үрцэн. Энэ ерөнхийдөө Парис хот мөн үү? Madre. Oye, pues para que vean, estamos en París, en la capital de Francia. Quiero que vean cómo es este mercado. France hot París hotын Uno puede pensar que Francia, señores, es todo limpio. Bueno, París, la capital, es todo limpio, todo ordenado. Pero miren esto, su madre, parece la India, güey. Parece la India o Pakistán. Señores, para que vean que en Francia hay otra cara. En París tienes otra cara. Y miren, aquí estamos en África, güey. Estamos en Nigeria, carajo. O no sé, en Senegal, güey. No sé si estamos en Senegal. Бид нэр Сенегалд явж байгаа мó, Нигерияд явж байгаа мó, эсвэл Франц явж байгаа мó би ингээд бүр ингээд харч чадахгүй наа. За. Тэгээ сүүлд би нэг Герман очсон чи баг итгэмээргүй байсан тий. Баг араб болцсон ч юм уу. Зарим хэсэг бас Африк шиг харагдаж байгаа. Франц амьдарч ийсэн, Парист амьдарч байгаа найз нар бүгд төр хэлж байгаа. Бурхан минь ээ, хурдхан шиг явъя. Англид, Лондонд амьдарч байгаа миний танилуд бас найзууд тэнд санхүүгийн чиглэлээр хөрөнгө олтын чиглэлээр ажиллаж байгаа. Oh my god, энэ London hot миний өнгөрсөн энэ амьдарч байгаа 15 жилийн хугацаанд бараг тэнэгдэхэ болцсон. За. Тэгээд хэдхэн хоногийн өмнө Кишоре Мабубанигийн ярилцгийг таадад танилцуулсан. Your next big threat is going to come from. And in the case of Europe, the next big threat is not going to come from Russian tanks at all. Европын дараагийн хамгийн том аюул Орос танк биш ээ. Is going to come from the demographic explosion in Africa. I think yes. Дараагийн Европын хамгийн том аюул хаанаас гаралтай юм бэ гэх юм бол Африкаас гаралтай. Яагаад вэ гэх юм бол тэнд хүн амын тоо бүр тесэрч байгаа. One statistic that every European should know. In the year 1950, Europe's population was twice the size of Africa. Now, 1950 онд Европын хүн ам, Европ континентийн хүн ам, Африк континентийн хүн амаас 2 дахин өндөр байсан. Africa's population is more than 2.5 times more than Europe. By 2100, Africa's population will probably be 10 times the population of the combined population of the European Union. 10. Өнөөдөр Африк континентийн хүн ам Европын хүн амтай харьцуулах юм бол 2.5 дахин том. 2100 он Африк континентийн хүн амын тоо Европын хүн амын тоогоос 10 дахин том болно. Тэгэд Африкт ямар төрлийн хүмүүс амьдарч байгаа юм бэ? Тэгэхээр би та төсвөр нэг юм асууж заяа. Хүн амын 100%, за эсвэл 99% цагаан арьстангаар дүүрсэн улс. Заяа. Тийм ядуу улсыг та хэд мэдэх үү? Тэр чигтээ цагаан арьстангаар дүүрсэн хэрнээ ядуу авилгаар дуусж байгаа бузартцсан ядуурлын төвшөнд амьдарч байгаа ажилгүйдийн төвшин маш өндөр хүмүүс өсөж өгч байгаа тийм Европ цагаан арьстангаар дүүрсэн улсыг та хэд мэдэх үү? Миний санаанд орж ирэхгүй. Бүгдээрээ хөгжсөн орнууд. За, эсрэг асууч. Хар арьстангаар дүүрсэн ядуу орн та тийм санаанд орчиж байна уу? Маш олон баг те. Тэгээ яагаад юм бэ?
Энэ Америкийн статистик заяа. Окей. Юугаар харьцуулсан байгаа юм бэ гэх юм бол non-Hispanic white заяа. Латин Америк гаралтай биш зүгээр цагаан арьстан хүн ба хар арьстангийг ингээ харьцуулсан байгаа. Average firearm homicide mortality rate. Буугаар буудуулах магадлал 100,000 хүний дунд. За. 0-аас 17 настай хүүхдүүд 100,000 одоо Африк хар арьстай хүмүүс хүүхдүүдийн ойролцоо 8 буудуулаад өгөх юм байна. За 18-аас 24 яваад ирэх юм бол 100,000 хүнээс 58 буудуулж өгөх юм байна. 25-аас 39 харна 42 нь буудуулж өгөх юм байна. 40-оос дээш настай 11. За тэгээд non-Hispanic, Латин Америк биш цагаан арьсан гэд хараад ирэх юм бол 0-аас 17 бүр байх 0.5 100,000 хүнээс 18-аас 24 3.1 25-аас 39 3.2 40-оос дээш 1.7 баг байхгүй. За хэд дахин их байна. Тэгэхээр сонирхолтой тоо заяа. Америк улсын хүн амын 14% нь хар арьстан гэд бүрдүүлж байгаа. За тэд нэр гэмт хэргийн хэдэн хувийн үйлдэл хийдэг юм бэ? Үүсгдэг юм бэ гэх юм бол 60. Хүн амын 14% нь нийт гэмт хэргийн 60%. Окей. За тэгээд ер нь бол манай мөнгөтэй баян хүмүүс найзууд Америкт ер нь юу хүсдэг юм бэ гэх юм бол иймэрхүү гэмт хэрэг хийдэг хүмүүсээс хол амьдрах дуртай. Гетто гэх мэтчнээс хол. 18 оноос хойш Facebook page, 20 оноос эхлүүлээд Instagram, 22 оноос эхлээд YouTube page хөгжүүлсэн. За энэ 3 пэйжийг ингээд дагагчийн тоо нэмчих юм бол одоо бараг 500-600 мянган дагагчтай. Санхүүгийн зах зээл дээр одоо номер 1 контент бүтээгч болсон. Энүүгээр дамжуулаад ямар гавьяа бий болж байгаа юм бэ гэх юм бол ном зарагдаж байгаа, сургалт зарагдаж байгаа, автоматын харилцагч маш сайнаар өсөж байгаа. За тэгээ та ч гэсэн өөрөө жижиг бизнестэй, дунд зэргийн бизнестэй тэгээ борлуулалтаа дэмжмээр байгаа юм бол миний бүх бичих борлуулалтын чадвар шингэсэн Power намайг сонирхоорой. Idrots.com дээр захиалж болно. Дэлгэрэнгүй мэдээл бас тэндээс. Окей. Дараагийн статистик. За энийг тайлбарлахад жоохон хэцүү. Гэхдээ тайлбарлах гэж хичээ. За хүмүүс тэгээ юу ярьдаг юм бэ гэх юм бол эднэр ядуу өссөн болохоор боломжгүй учраас боловсрал байхгүй учраас Idrot-а эднэр гэмт хэрэг үйлдэл хийдэг юм аа. Эднэр ингээ баян байсан бол тэдний цусан дотор байхгүй боломжгүй учраас энэ гэмт хэрэг хоорондоо алдцдаг юм аа. Окей. За энэ юу юм бэ гэх юм бол шоронд орох магадлал. Энэ шаран цагаан арьстангийн. За тэгээ энэ бол нөгөө орлогын одоо зинда гэх юм уу да. За баруун бол айгүй өндөр орлоготой. Хүн амын 99% дээш орлоготой. Одоо энэ бүр ингээд тэр бомбтон саятангууд энэ байна. За улам ингээд зүүн тишээ яваад ирэх юм бол нөгөө ядуу. За энэ хүн амын 10% заяа Европын 10% гэсэн хамгийн бага орлоготой хүн амын 10% нь хэрэг гэмт хэрэг үлдэж байгаа юм бэ цагаан арьстангийн донд. За хамгийн ядуу цагаан арьстангийн гэр бүлээс гаралтай цагаан арьстангууд шоронд орох магадлал 6%. За хар арьстан 20%. Окей. Хамгийн ядуу үүрхийн хүүхдүүд 5 хүүхдээс нь 1 шоронд ордог. Цагаан арьстангууд биш. За окей. Тэгээ хамгийн өндөр орлоготой хар арьстангуудыг хараад үзэх юм бол тэрний ойролцооны 2% шоронд ордог. Тэгээ энэ хинтээ тэнцэж байгаа юм бэ гэх юм бол ядуурлагын төвшөнд амьдарч байгаа хамгийн бага одоо 30% орлоготой цагаан арьстантай тэнцэж байгаа. Тэгээ энэ хоёулаа ерөөхдөө адилхан ерөөхдөө бууралтай байх ёстой юм биш ээ. За тэгээ генетик юм уу, цуснд байдаг юм уу, юу юм уу, боловсролын төвшин, орлогын төвшин биш байна. Маш том зөрүүтэй хэврээ байгаа юм байна. За Аз хүмүүс нь ямар байгаа юм бэ? За энэ бол ер нь бол улирлаараа үзүүлсэн байгаа. За энэ purple өнгөтэй улбар ягаан билүү? Аз хүмүүсийн гэмт хэрэг үлдэл сэжигтэй иргэн. За бараг байхгүй тий. За шар нь бол латин, hispanic тий. Азуудаас хамаагүй өндөр. Ногоо нь others энэ одоо нөгөө араб гэх мэтчлээ тий. Арай өндөр 30 тий. За цагаан арьсангууд харьцангуй бага. За саарл өнгөтэйг нь харж гинөө. Black хар арьсангууд. Окей. За тэгээд дахиад нэг сонирхолтой сансрын зураг үзүүлчихье.
Европын континент ерөөхдөө гэрэл гэгээр дүрсэн хөгжсөн. Тий. Тэгээ нэг харанхуй континент байна тий. За тэгвэл энэ доор нэг гэрэл гэгээтэй хэсэг харагдаж байна. Тий. South Africa. За энэ ягаад ийм их гэрэл гэгээтэй юм бэ? Бараг Европтой адилхан гэрэл гэгээтэй юм байна шүү дээ. За ийшээ орохоос өмнө дахиад нэг статистик өмнө үзүүлж ийсэн. Европчууд юу бодож байгаа юм бэ гэвэл за хүн ам цөөрж байгаа, хүүхдүүд төрөхгүй байна. Ажилтан дутж байгаа. Тийм учраас бид нэр яах ёстой юм бэ гэх юм бол гадаадаас цагаачдыг оруулж ирэх ёстой юм байна. Окей. Гэтэ тийм амархан биш ээ. Яг гэх юм бол бүтээмжтэй цагаач гэсэн юм байгаа, гэмт хэрэгтэн гэсэн юм байгаа, ажлын байртай гэсэн юм байгаа, татвар төлдөг гэсэн юм байгаа, эсвэл паразитууд байгаа. Окей. Германчууд гадаадын орноосоо нэг хүн авчрах юм бол тий дотоодын нийт бүтээгдэхүүнийг тий тухайн хүн 13,000 еврогаараа бууруулдаг. Франц 6,000, Швед, Норвег бас 13,000, Польш ус бараг цагаан хүнийг цагаачийг ерөөсөө оруулж ирдгүү маш сайнаар шүүдэг. За нэг гадаадаас оруулж ирсэн хүн ерөөхдөө нэг тий 900 долларын хохирол учруулж байгаа. За тэгээ эдгээр хаанаас цагаачдыг авчирч байгаа юм бэ? Түрүүний энэ бичлэг тий. Esto es Francia. Тэгэхээр харах хэрэггүй тий. За. Энэ график юу үзүүлж байгаа юм бэ гэх юм бол тий энэ цэнхэр зураас нь юу юм бэ гэх юм бол үндсэн тий иргэн. Энэ саарл нь юу юм бэ гэх юм бол ортодокс, Орос гаралтай, Балтик, одоо Эстония гэх мэтчил Латин Америк, Азиас гаралтай хүмүүс дотоодын нэг бүтээгдэхүүнд Бельги улсад хэрэг нэмэр болж байгаа юм бэ. За энэ саарл зураас нь алдгалтай. За тэгэд нэг бүлэг байгаа. Хизээч ашигтай байдаггүй, улсдаа үргэлж хохирол учруулдаг, эдийн засгийг хизээч хөгжүүлдэггүй. Иймэрхүү хүмүүсийг ерөөдөө улсдаа ерөөсөө оруулж болохгүй. Тийм бэ гэх юм бол African эсвэл Islamic. Муслим буюу Африк гаралтай хүмүүс. За өндөр энэ higher educated than natives. Юу гэсэн үг юм бэ гэх юм бол үндсэн одоо тэнд амьдарч байгаа хүмүүсээс илүү өндөр боловсруулалтай хүмүүс энэ эдийн засгийг хохироод байгаа. За South Africa ярьжсэн те ингээл гэдэсэг. За тэгтээ жоохон харанхуй болж эхэлж байгаа. Ягаад харанхуй болж эхэлж байгаа юм бэ гэх юм бол энэ хүнтэй холбоотой. Энийг мэдэх үү? Нэрийн документ өрөөлтөөр жоохон бодлогостой хүмүүс байгаа юм бол Нобелийн их тайвны шагнал хожсон хүн тий South Africa улсын ANC намыг үүсгэн байгуулсан. За. Окей, ямар үр дүнтэй ажиллаж байгаа юм бэ гэх юм бол энэ South Africa-гийн нүүрсний олборлолт түүхэн статистик ирээдүйн таамаглал хаашаа явж байна. 2020 оноос статистик нь за ингэ буурч байна тий. Алтны олборлолт 1990 онд South Africa Африкийн хамгийн их алт олборлдог орн байсан. Жилдээ 620 тонн олборлдог байсан. Одоо 96 тонн болцсон. 620-оос ойролцоогоо 100 тонн руу жилийн алтны олборлолт руу буурсан. Энэ нам одоо бараг 25-26 жил ирэх барьж байгаа. Тэгээ улсаа яаж байгаа юм бэ гэх юм бол зүгээр 2019 оноос 2024 оны статистик таад үзүүлчих заяа. Ажилгүйдлийн төвшин 2019 онд 29% байсан. South Africa-гаас гудамжнаас 100 хүнийг түүгээд авчих юм бол заяа 30 нь ажилгүй 70 нь ажилтай. За тэгээд 2024 онд энэ 32% болцсон. Youth unemployment залуучуудын ажилгүйдлийн төвшин 18-аас 30 настай хүмүүс. За 2019 онд 43% нь ажилгүй байсан. 2024 онд бол 58% нь ажилгүй. За South Africa руу яваад Durban Hot тэгээ нийслэл рүү ороод тэгээд нэг 100 залуу хүмүүсийг түүгээд аваад тэрний 60 нь ажилгүй. За ядуурлын төвшин 2019 онд 13.8 сая иргэн ядуурлын цэгээс доор амьдардаг байсан. Монгол хүн амаас хэд дахин өндөр вэ? За, сайжирсан. Үгүй 2024 онд 13.2 сая иргэн болцсон. Дараагийн статистик. Энэ бүр амар статистик заяа. Түрүүний энэ Америкийн статистик ерөөхдөө төстэй. Violent crime 2019 онд South Africa улсад өдөрт 57 хүн алуулдаг байсан. Төсөөл үзсэн Монголд өдөрт 50 хүн. Тийм байхгүй шүү дээ Монголд те. За
19 онд өдөрт 57 хүн сайжирсан уу? Үгүй 2024 онд 75 хүн алуулдаг. Инфляц өссөн. Энэ улсын үрийн хэмжээ өссөн. Бүх юм өссөн. За. Боловсралгүй, ажлын байрны бэлтгэлтгүй, ажилгүй хүмүүсийн одоо 15-аас 29 настай хүмүүсийн хүн ам хэдэн хувь юм бэ гэх юм бол за South Africa төрүүлж байна. Тэ. Голланд бүр хамгийн доор байна. South Africa-д 15-аас 29 настай хүмүүсийн 42-оос 43% нь боловсралгүй, ажлын байргүй, ажлын байрны бэлтгэлгүй. За тэгээ иймэрхүү хүмүүс тэндээ үлдэх үү? Эсвэл хаашаа явах вэ? Хаашаа явах гэж хичээх үү? Зүгээр таачих заяа. За, окей. Тэгээ энэ хүн ам яаж байгаа юм бэ гэх юм бол 1910 оноос ахуулаад энэ хар зураасыг харчих заяа. Хар арьстай хүмүүсийн хүн амын тоо яасан бэ? 3.9 сая байсан бол өнөөдөр 45 сая болсон. За энэ доор юу байгаа юм бэ гэх юм бол энэ цагаан арьстан, тэ, white, за холимог, тэ. За Аз хүмүүс. Аюу сонирхолтой бас японочууд нэлээ их тэнд амьдардаг юм байлээ. Гэхдээ эдний тоо нь өсөхгүй байгаа. Тэ 1990 оноос цагаан арьсангийн хүн амын тоо бүр буурч байгаа. Яагаад гэх юм бол тэд нарыг хөөгөө гаргаж байгаа, тэд нарыг алж байгаа, тэдний хөргийг хурааж байгаа. Тэ. За. Тэгээ тэнд амьдарч байгаа South Africa-д амьдарч байгаа хүмүүс жигсахтаа, бухимдахтаа, засгийн газартаа ингээд тэ тэдний хийж байгаа ажил гүйцэтгэлтэй санаа нийлэхгүй юм бол яаж жигсдэг юм бэ гэх юм бол ингэж жигсдэг. Дээд бүтсээ эвдэлдэг. Хараа энэ төмөр замаа эвдэлдэг, цахилгаан станцуудаа будаа олгодог, цахилгаан дамжуулдаг, дээд бүтсээ эвдэлдэг. Замаа ингээ будаа олгочдөг. За дахиад нэг статистик зураг үзүүлчих заяа. Durban Hot нийслэл нь 2010 онд ийм байсан. 2023 онд ийм болж байгаа. Тэгээд Durban Hot-оор дүнгиж өнгөрсөн 7 хоногт нэг хүн хотын төвөөр явсан. Тэгээд харцгаая. Бүр энэ бол 2 жилийн өмнөх бичлэг. Өнөөдөр ямар болцсон байгаа юм бэ? Хэдүүлээ хамт харцгаая. Зүр манай Монгол оркууд байгаа шүү дээ. Зүгээр машинаас хог хайдаг заяа. Гэхдээ тэр хүн амын цөөхөн хувийн заяа. Тэ? Нөгөө оюуны ухааны коэффициент нь 100-аас доош 80 маягтай эртээ. Зүгээр ингээд би зүгээр цонхороо ингээ хог хайчих юм бол нэг хүн зөөгөө явчих юм байна. Ямар азар арай цөөхөн юм бэ те? 100 тим оркууд гинт наадмаар ингээ хөдөө даяар ингээ явчих. За тэгтээ бас манай тэрэлж мэрэлж голын иргийн дагуу бас иймэрхүү зураг гарч ирдэг те. Гэхдээ хотын төвөр арай гайгүй. Тэ. Гэхдээ энэ Durban Hot-ын төв. Хүмүүс зүгээр ингээ хогоо хайждаг гэж төсөөлдөг. За тэгээ бензин шатхуун түгээх станцууд нь хаагдаад байна. Тог нь тасраад байна. Зам нь эвдрээд байна. Төмөр зам ажиллахаа болж байна. Залуу хүмүүсийн тэ 60% нь ажилгүй. Нийт хүн амын 40% нь ажилгүй. Ирээдүй гэсэн юм байхгүй. Миний хүүхдүүд надад сайхан амьдрна гэсэн юм байхгүй болж байна. Тэгээ хог нь живж байна. Бизнес дэлгүүр нээнэ гэсэн юм байхгүй болсон. Ажлын байртай болно. Миний амьдрал сайжирнаа. Миний зэндаа дээшлэнэ. Би машинтай болно. Би байртай болно. Бүх юм одоо энд нурж байна. Энэ амьдрах уу? Иш нүүх үү? Юу юм бэ гэх юм бол улс төрч байхгүй юу? За тэгээд Африк континент тэнд амьдарч байгаа хүмүүс би өмнө бас хэлжсэн эдрачи расист юм уу? South Africa шүү дээ. Африк орнуудын дундуур хамгийн хөгжилтэй газар шүү. За тэгээд хамгийн хөгжилтэй орн нь ийм юм болж байна. Тэгээ Африк даяар ерөөдөө төстэй. Тэгээд яг ингээ харах юм бол Африкт ийм юм болж байна. Европын улс төрч энэ дээр анх хэмжээ авахгүй байна, хилээ авахгүй байна. Парис хот, Лондон хот, Берлин хот
бүгдээрээ ингээд сүрж ийн тэгээ ингээд харах юм бол заяа. Зүгээр ингээд өргөшүүлээд боддоо 10 юм уу 20 жилийн дараа Европ байх юм уу? Эргэлзээ хүрч байгаа ч гэдэг.